дараагийнхаа бичлэгт тавтай морил. За би өнөөдөр та бүхэндээ 1 сарын 29-ний одоо шинэ сард зориулаад нэг бяцхан уншсан зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Тэгээд 1 сарын 29-нд бас яг нэг гол point үг байгаа байхгүй. Тэрийг бас та бүхэндээ хэлж өгье гэж бодоод өнөөдөр бичлэгээ хийж гэн. Тэгээд 2024 оны 11 сарын 20-нд ерөнхийдөө бол албан ёсоор одоо нөгөө казино жидайд ингээ бүх юм шилжсэн гэж үзэж байгаа байхгүй. Би одоо 12 сарын бичлэгэн дээр байна уу казино жидайын тухайг бас сальт дурдсан байх гэж бодож байна. Тэрэн дээр казино жидай гэдэг нь юу вэ гэхээр ерөнхийдөө 2020 оноос өмнө бол янда ингээд гадна талаас хүмүүсийн хэлэх үгэнд ингэж хит их анхаарч өөрсдийнхөө одоо хийх зүйл явах замыг их шийддэг байсан бол 2020 оноос хойш ер нь бол бага багаар хүмүүс өөрсдийнхөө дотор юу бодож мэдэрч байгаагаа илүү сонсоод өөрсдийнхөө сэтгэл хөдлөл одоо өөрсдийнхөө мэдэрч байгаа зүйлийг илүү дагахыг хүсдэг болсон тийм цаг үе болж байгаа байхгүй. Тэгээд яг албан ёсоор тэр цаг үед энэ 24 оны 11 сарын 20-нд ерөнхийдөө бол ингээд гариг ертөнц манай Зеножидайн шилжсэн байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд хумхын ордонд анхны шинэ сар гарч байгаа нь бүх юм ингээ уялдаа холбоотой юм байна л да. Ер нь бол бүр мэрэгжлийн хэллэгээр нь бол би сайн мэдгүй ч гэсэн ингээд өөрийнхөө ойлгосноор та бүхэндээ бас хуваалцаж байна. Тэгээд 1 сарын 29-нд ингээ хумхын ордонд шинэ сар анхны одоо шинэ сар гарч байгаа гэдэг нь ерөнхийдөө бол 1 сарын 20-наас 2 сарын 18 хүртэл энэ энерги нь бол явж гинэ л гэсэн үг. Тэгээ хумхын ордны гол одоо түлхүүр үг нь юу болж ийн гэхээр амьдралд одоо өөрчлөлт, өөрөө өөртөө өөрчлөлт хийхтэй, тайван амгалан байдал, шин эхлэл, шинжлэлт гэх мэт зүйлүүд бол энэ хумхын ордны гол түлхүүр үг нь байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ 1 сарын 29-ний шин сарны одоо энергийг ашиглаад та өөр дээрээ юу хамгийн их бодох ёстой вэ гэдэг зүйл гарч ирж байгаа юм байна л да. Бид нэр ингээд 12 сараас өмнө те 1 сард багтааж маш олон одоо зорилт төлөвлөсөн зүйл ингээл бүх юма битсэн шүү дээ те бодож төлөвлөж битсэн зүйлүүд зөндөө байгаа. Тэр бүх зүйлийн маань гараа нэг ёсондоо энэ 1 сарын 29-ны өдөр болох гэж байгаа гэсэн үг байхгүй гараа нь. Тэгэхээр одоо маргааш 1 сарын 29-ний оройны 21 цаг 36 минутанд яг ингээд шинэ сар маань болж таарах юм байна л да. Тэгэхээр энэ сарныхаа энергийг ашиглаад бид нэр юу хийх ёстой вэ гэхээр ямар өөрийгөө бүтээж амьдралдаа ингээд ямар зүйлийг өөрчлөмөр байгаагаа бодох цаг үе гэж үзэж байгаа юм билээ. Хумхын ордны гол энерги нь бол юун дээр байдаг гэхээр хайр, уучлал тий ерөнхийдөө тийм зөөлөн байдал дээр ингэж үндэслэлсэн энерги учраас аливаа зүйлийг хүчлэх, эсэргүүцэх тийм сэтгэл зүйг бол аль болох гарахгүй байхыг хичээгээрэй гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж одоо хүн болгонд санаа зовох юм ингээд зөндөө байгаа штэ тий. Тэгтээ үүнээс хойш бүх зүйл сайн сайхан болж өөрчлөгднө гэсэн тэр гоё одоо юу гэдгийг сэтгэл дүүрэн энергитэй хамгийн гол нь байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Яг энэ нүднийхээ өмнө байгаа тэр нөгөө асуудлаа ингэж бодож сэтгэл санаагаа тайван бус байлгахгүйгээр маргааш бол ямар сэтгэл зүг өөртөө бэлдэх вэ гэхээр өмнө нь болоод өнгөрсөн тий ирээдүйд болох ч юм уу одоо нэг өөрийнхөө нэг хүнд чинь нэг тийм айгуу гоё хөгжилтэй болоод өнгөрсөн зүйлүүд байдаг та. Тэр хөгжилтэй ингээд ад жаргалтай болоод өнгөрсөн зүйлүүдтэй ингэж анхаарч өөрийгөө аль болох өндөр энергитэй байлгахыг хичээж ингэж өнгөрөх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд ямар нэг ингээд таагүй зүйл болсон ч гэсэн тухайн одоо таагүй зүйлд хит их анхааралгүйгээр сайхан зүйл болохын тулд ийм зүйл тохиолдож байгаа гэдэг тийм одоо бодох өнцөгтэй бодох одоо аргаар тийм эерэг бодлоор бодож чадах тэр сэтгэл зүй гол одоо энэ дээр ингээд анхаарах гэдэг хэлэх гээд байгаа point нь болохоор ерөөсөө өөр лүгээ анхаар өөрийнхөө дотор ямар хүн байгааг ол гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр маргаашийн шинэ сарны энергийг ашиглаад та ингээд өөрийгөө хамгийн их анхаарад өөрийгөө хамгийн их дүгнэж цэгнэж бодно гэсэн үг. Тэгээд үүнээс хойш та яг ямар өөрийгөө бэлдмээр байгаа юм бэ? Яг ямар би гэдэг хүнийг бий болгомоор байгаа юм бэ гэдгээ бодож ингэж шийдэх ёстой цаг үе гэж байгаа. Жишээ нь өөрийнхөө ингээд сул талыг бодоод ч юм уу тий өөрийгөө үгүйсгээд байх юм бол гаднаас ч гэсэн хүмүүс танд тийм л зүйлийг ингээд хэлнэ штэ. Ер нь бол тэгдэг үстэй тий би ямар юу гэдгийг бүтлгүй юм бэ гэвэл хүмүүс энэ нэстэ нэг бүтлгүй штэ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү бусад чи яг ямар бодол өөрийнхөө талаар бодно бусд хүмүүс ч гэсэн яг тийм зүйлийг л бодож хэлэх болохоор
өөрийнхөө сайн талыг илүү ингэж маргааш те ер нь бодож өнөөдөр ч гэсэн хамаагүй бэлдээд бодоод ингээд өөртөө бүр тэрийгэ амны уншлах шиг болгоод хийлгэж байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө өнгөлж харуулах тэр сайн сайхан чанараа илүү тодтогч бодох хэрэгтэй гэж байгаа. Тэгэх юм бол одоо бусад хүмүүс ч гэсэн яг тэрийг чинь л танд харж ингэж магтаж сайшааж бодож дүгнэн гэж байгаа байхгүй юу. Би ингээд өөртөө хамгийн чухал хүн. Би өөрийгөө хамгийн их хайрлна гэдэг одоо тэр байнгын нэг бодолтой болох хэрэгтэй. Тэгэхээр маргааш тэр энергийг ашиглаад өөрийгөө чухал хүн гэдгээ мэдрэх, тэгээ өөрийгөө хамгийн их хайрлна гэдгийг ингээд өөртөө бүр хэлэх ёстой. Ёстойч гэж одоо хэлүүлэх зүгээр гэж байгаа байхгүй юу. Тэгээд бусдаас ингээ хайр ч юм уу те ямар нэг юм шаардаад хүсээд байна гэдэг чинь ерөөсөө чи өөртөө хийж өгөх зүйл гэдгийг хүн ерөөсөө ойлгодог гэж байгаа байхгүй юу. Одоо ингээд чи яг бусдаас ямар нэгэн байдлаар нэг юм хүсчихвэл би энийг өөртөө хийж өгч чадахгүй байгаа юм байна штэ гэж өөрлөгөө бодож үзээрэй те. Яагаад тэгэхээр таны ямар байгаа бодлоос өөртөө ямар хандаж байгаагаас те таны энерги маш их нөлөөлдөг учраас одоо 2025 онд ялангуяа маргааш 1 сарын 29-нд тийм бодол байдаг бол өөрчилж илүү амар амгалан нэг тийм одоо юу гэдгийг тайван те тогтун байж чадах өөрийгөө л хамгийн их бий болгож бүтээх те. Тэгээд тэгж чадсанараа хүний энерги хүртэл яг эерэг энергиэр дүүрэн байж ирнэ гэж байгаа. Тэгээд эерэг энергиэр дүүрэн байж ирэхийн цагт таны хүссэн, бодсон, зорьсон зүйлүүд баг багаар биелээд ирнэ гэж үзэж байгаа байхгүй юу. Ямар ч байсан өөрийгөө ойлгож, уучлж, хайрлж өгөх юм бол эргэн тойронд чамааг одоо чухалчлах хүмүүс ч гэсэн дүүрэн ингээд гарч ирнэ. Тим хүмүүсээр чи аяндаа хүрээлүүлнэ гэж байгаа. Тиймээс энэ 2025 онд өөрийгөө нэгдүгээр тавих гэдэг хамгийн чухал зүйл. Тэгээ ялангуяа одоо эмэгтэйчүүд маань хүнийг хайрлахаараа ингээл өөрийгөө орхидог тал их байдаг штэ тий. Бусдыг юу гэдгийг тий хайрлж халамжлах нь мэдээж гэсэн өөрийнхөө одоо хийх зүйл, өөрийнхөө хүсэл зорилго, бодол одоо юу гэдгийг тэр зүйлүүдээ үл тоож ерөөсө болохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ 1 сарын 29-нд гол ингээд өөрчлөх зүйл юу вэ гэх юм бол өөрийгөө хайрладаг би гэдэг хүнийг бэлдэх, өөрийгөө ойлгодог би гэдэг хүнийг бэлдэх, өөрийгөө чухалчилдаг би гэдэг хүнийг бэлдэх тий. Тэгээд өөрийгөө бас сонсдог би гэдэг хүнийг бэлдэх тийм өдөр гэж байгаа байхгүй юу. Тэхийн тулд та өөртөө ямар тэр амны уншлах болгох үгнүүдийг хэлэх вэ гэдгээ одоо өөрөө шийдээд яг тэр цаг мөч тэр энергийг ашиглаад өөртөө тэр үгнүүдээ хэлнэ гэж байгаа юм билээ. Та өөрөө гоё энергитэй те та өөрөө аз жаргал инээмсэглэл ингээл дүүрэн байвал эргэн тойронд ч гэсэн тийм л зүйлүүд ингээд дүүрэн байдаг гэдэг бол угаасаа багаагаар ер нь хүн болгон ойлгож явж байгаах гэж бодож байна. Одоо энэ тухай ярьж байгаа хүмүүс бол зөндөө байгаа тий. За тэгээд та одоо ингээд сонсоод юу гэдгийг яг ингээд зөндөө олон санаа зовх зүйл яг нүдний өмнө ингээд асуудлууд их байгаа л тий. Таны ингээд амьдралын одоо хөдөлгөөн ингээд зогссон юм шиг тийм мэдрэмжтэй байсан ч гэсэн тэр мэдрэмж тэр зүйл нь яг одоо танд хэрэгтэй учраас л одоо тийм зүйл бий болж байгаа гэсэн үг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор тэр зүйлүүдээ ч гэсэн арай зөөлнөр ингэж өөртөө хүлээж аваад ингээд өөрийгөө ойлгож өгөөд одоо ингээд явах хэрэгтэй гэж байгаа. Яа тэгэхээр ингээд юм болохгүй бүтэхгүй байна гэдэг нь танд одоо ч гэсэн таны дотор болохгүй нэг зүйл, хоёр зүйл одоо юу гэдгийг те байгаа л гэсэн учраас өөрийгөө хар гэж ингэж хэлээд байгаа юм билэ. Тэгээд ямар сонголт өөрийг мөн одоо ингээд намайг ингээд баяр баясгалтай болгож өгөх вэ гэдгийг яг ухтаа тий өөрийгөө сайн сонсвол хүн ерөөсөө өөрөө мэдчихэдэг гэж байгаа байхгүй юу. Хүмүүс хамгийн гол нь ерөөсөө өөрийгөө тэгж сонсч өгдөггүй учраас өөрийнхөө дотор байгаа тэр яг жинхэнэ би гэдэг хүн яг юу хүсч мөрөөдөж юуг сонирхдгийг өөрийнхөө одоо тэр бүх зүйлийг ингээд сонсож өгөх юм бол та өөрөө ямар хүн бэ гэдгийг өөрийгөө мэдчихэж байгаа.
Гэтэл сонсож өгдөггүй учраас бид нэр өөрийгөө мэдэхгүй ингээд амьдраад байдаг гэж байгаа. Тэгэхээр өөртөө ингээд өчүүхэн ч гэсэн тийм бага ч гэсэн тайвшрах тийм цаг хугацааг олгоод тэгээд эргэн тойронд байгаа зүйлээ харж тунгааж үнэхээр одоо миний энэ одоо хөөцөлдөд байгаа зүйл чухал уугүй юу гэдгээ ч гэсэн дахин бодож үзээ те. Эсвэл надад одоо яг аль зүйл нь чухал юм ч гэдэг юм уу те. Тийм одоо асуулт тавиад өөртөөгөө ингээд тайван удаанаар ярилцах, мөн өөрийнхөө дотор руу ингээд гүн гүнзгий бүр орох тийм асуултуудыг өөртөө асууж өгөх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр бусад өдөр ч гэсэн хийж болох ч гэсэн яг энэ хумхын ордны шин сарны энэ өдөр тийм тайван зөөлөн хайр дүүрэн тэгээд дээрэс нь өөрчлөл шинжилэлтийн яг тийм энерги дүүрэн ийм өдөр цаг мөч таарж байгаа учраас энэ өдрийг ашиглаад тэр өөрийнхөө таньж мдээгүй байгаа зүйл, өөрийгөө яаж өөрчлөмөр байгаа зүйлээ бүгдийг нь өөртөө хэлж ярьж ингэж өөртөөгөө ажиллах ийм өдөр. Бид нар ингээд өөрийнхөө дотор хүнтэй ингээд ярилцаад өөрийгөө ирж хаагаад би ямар хүн бэ гэдгээ мэдээд чадаад ирэх юм бол амьдрал бүр маш хөгжилтэй аялал болж ирдэг гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд ийм одоо өдрүүдийн гол энергийг ашиглаад тэгээд энэ угаасаа шин сар, бүтэн сар нь бүгд тус тусдаа өөрөө өөрсдийн гэсэн нэг тийм онцлог энергийн давтамж үүсгдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нь ашиглаад тухайн үедээ яг өөртөө ямар зүйлийг бий болгож болох вэ гэдэг зүйлийг л хүн ер нь ингээд мэдээд өөртөө ингээд тусгаад хэрэгжүүлээд яваад байвал бас зүгээр юм болов уу гэж надад санагдсан. Тиймээс одоо 1 сарын 29-ний шин сарны энергийг бүгдээрээ ашиглаад өөртөөгээ гүн гүнзгий ингээд холбогдоод үзээрэй. Би ямар хүн бэ гэд асуугаад ингээд хариулт гарч ирэхгүй гэж магадгүй шүү дээ. Тэгэх юм бол ямар зүйлүүдээ хүн ер нь яг харах хэрэгтэй байдаг вэ гэхээр нэгдүгээрт хүний одоо өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хараарай гэж байгаа. За та өөрийгөө хэрхэн үнэлдэг үү те? Дараад нь болохоор өөрийнхөө өдөр тутмын амьдралын дадал зуршлыг хараарай гэж байгаа. Та одоо ямар дадал зуршил хэм маягтай амьдралын өдөр бүрийг ингэж өнгөрөөж байна те? Өглөө босоод яг хамгийн түрүүнд юу хийж байна гэдэг юм уу те? Тэр дадал зуршлуудаа хараарай гэж байгаа. За тэгээ 3 дугаарт нь болохоор өөрийнхөө амнаас гаргадаг үгнүүдийг сонсороо гэж байгаа. Та өдөр тутамдаа байнга ер нь өөрийнхөө амнаас ихэнхдээ дийлэнхдээ ямар үг гаргадаг вэ гэж байгаа. За тэгээд дээрэс нь та ингээд өдөр бүр зүгээр ингээ хэвийн юу ч бодохгүй те бусдаа ингээ яриа байж ах үед таны нүүрний хилэмж, нүүрний одоо хувирал ерөнхийдөө дандаа ямар байдаг вэ гэдгээ бас бодоод үзээрэй гэж байгаа. Тэгээд дээрэс нь та ингээд өдөр тутамдаа ихэнхдээ яг ямар үйлдэл хийдэг вэ? Альва зүйлд хандахдаа те яг ямар үйлдэл хийдэг вэ? За тэгээд дээрэс нь та ямар ингээд итгэл үнэмшилтэй хүн бэ те юунд итгэж юунд одоо үнэмшиж ингэж амьдрдаг вэ. За тэгээд ухамсарлахгүйгээр ингээд бид нарт чинь нэг тийм дүрмүүд байдаг штэ те энэ бол бүр мэдээжийн баримтлах ёстой зүйл гэдэг ч юм уу ингээд нэг тийм бид нарт ухамсарлахгүйгээр ингээд баримтлаад мөрдөөд явж идэг ийм амьдралын дүрм журмууд байдаг те тэтрийгээ бас бичиж бодоод үзээрэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг та ингээд бодоод нэг нэгээр нь ингээд бичээд өөртөө ингээд дүгнэлт анализ хийгээд ингээд үзэх юм бол таныг яг ямар хүн гэдгийг илтгэх олох зүйл болж байгаа байхгүй юу. Тэгэхээр та өөрийгөө одоо олж мэдэж чадахгүй байна. Одоо яах вэ гэд бодож ивэл хамгийн түрүүнд эдгээр зүйлүүдээ бас хараад бодоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд 1 сарын 29-ний шин сарны энергийг ашиглаад бүгдээрээ өөрийгөө хэрхэн яаж өөрчлөмөр байна вэ гэдэг рүүгээ анхаарч өөрийгөө хамгийн чухалд бодож өөрийгөө би хамгийн их хайрлана гэдэг тийм сэтгэл зүг өөртөө бий болгоорой гэж та бүхэндээ хэлмээр байна. Шин сарны энерги ашиглаад бүгдээрээ өөрийгөө хамгийн гол нь олж мэдхийг хичээгээрэй. Тэгээд өөрийгөө хайрладаг, өөрийгөө ойлгодог, өөрийгөө чухалчилдаг би гэдэг хүнийг бүтээх тийм
өдөр болгоорой гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд бичлэгийг маань үргэлж сонсдог та бүхэндээ дандаа баярлж талархаж явдаг шүү. Тэгээд өмнөх бичлэгнийхаа маш олон гой гой комментуудыг би уншаад явж байгаа шүү. Тэгээд бүгдээрэнд нь гоё зүрхээ илгээнэ. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.